근데 ясмэ. Сайн байцгаана уу? 5 сарын 1-ний амралтаар бид нар одоо өөрийнхөө өнгө аясаар амарч байгаа. Тэгээ бид нар бол одоо ер нь гадагшаа бол хүн олонтой гэж барагцаалаад гадагшаа яваагүй. Тэгээ Бээжин хотод хэдэн хоног амралтын өдөр өнгөрөөж байна. Тэгээ нэгдүгээр өдөр бид нар чинь хүүхдийн цэцэрлэгд очсон. Тэгээд өчигдөр бид нэр манай дулааны зослон дээр нэрсэн байгаа. 근데 ясмэ хуруу унгаад гэсэн. Харин болор ажаатхаа ирээд хөр тэрэгтэй явж байна. Үе. Чи бас анх удаа ажаараас анх удаа гинэ. Хоёлаа үзэж ин тийм аа. Гэтэ миний охин чинь надаас Чамаас түрүү үзчихсэн. Хэнэггүй. За тэгээ өнөөдөр дахиад энэ зуслан дээр ирсэн. Тэгээ ер нь бол жоохон хүн цөөхөнтэй хөл хөдөлгөөн багтай ийм газар. Тэгээ бид нар одуулаа ингээ божигнолдоод байж байна. За энэ дээр өөрийнхөө майхна босгоо тавьсан өчигдөр. За манайх одоо нэг иймэрхүү шиг айл. Тэр ард харагдж байгаа одоо дулааных. За тэгээд энэ нэг жоохон майхна одоо манайх. За тэгээд одоо хоёр гэрээр одоо ингээд шилийн талд ингээд бууцсан байж байна. За тэгээд яах чарахгүй одоо бигзээ явахлангийн тэхин зогсоологдох шүдэг дээр гардаг өнөө 3 гэрээр айл буу гэж нэг үг байдаг шүү дээ. Яг тэр юм шиг санагдаад. Говийн ууланд жам ясаар хавар ирэв. Гол бараадаж 3 гэрээрээ нүүх болов. За энэ одоо өнөөдөр мэрэгжлийн шорлогчнууд за энэ Ордос нутагта хаслав гэж хүн мэрэгжлийн шорлогч юм. Тусан гэдэг шаарсана. Одоо энийг нутагд бүр өөр янзаар ярина. Танай нутагд юу гэнэ? Цутгсан гэсэн. Тусан гэсэн. Алтан тогтгоо танайд? Энэ юу? Цус юм уу? Цус. Цусаа. Өөр нутгийн хүн байна уу? Өвлийнхөний дээд. Зайдсаа. Дэдсаа. Хаан хийнэ. Өвлийн хийнэ. Өвлийн жадс. Өдрөөр яадаг наа. Харин тийм байна. Энийг мантишн хуурж ядна. Манайх энийг өвөл зунгүй өвөл зуных нь бүгд л зайдс гэдэг шүү дээ. Тий. Тусан гэсэн. Эндээ баримжаа Өнөө шилийн голд гос гэдгийг танайханд юу гэдэг? авилга. 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 Хөлбөмбөр цагаамах гэн манай Таарч тэр чинь одоо яг бичлэгийн хэлэг цагаамах. Хүнд цагаамах байгаас авилга бай. Малд бол авилга байдаг шүү дээ. За энэ одоо хөлбөмбөрөөс авчирсан Монгол гэр байгаа. За тэгээ энэ одоо дулааных гэдэг айл. Дулаан болохоор одоо өөрөө энэ Монгол гэрээ хөлбөмбөрөөс авчираад Бээжин хотод ингээд байршуулсан. За тэгээ доторх нь бол одоо яах чаргагүй энэ Монгол гэрийн одоо яг уламжлалт маягтайгаар ингээд байж байгаа. За энэ хоёр жоохон охин хэн блэ? Хэн гинэ? Нашаарда сайн байцгаана уу гэ. Ярихгүй юм хоёр. Ичимхий хоёр хүүхэн байна да. За энэ маш жижигхэн одоо ийм газар байгаа боловч байна штэ. Тэгээ Бээжинд бол одоо төв газар алтны үнэтэй гэж одоо став мэдэж байгаа. Тэгээд одоо энд ингээ яг нутгаас мордууд авчираад тэгээд Улаанбаатар одоо өөрөө энд морьтой сургалт гэж хийдэг. Тэгээд энэ одоо яах чарахгүй Монгол морины
Өөр удмууд тэгээ ингээд нутгасаа аваад ирсэн. Тэгээ хамгийн гол нь одоо хүүхдүүдэд бас энэ таван хошуу малын тийм ээ одоо энэ нүүдэл соёл малчин амьдрал гэдгийг нь одоо бас таниулах үүднээс ийм хийгээд байгаа. За тэгээд цөөхөн боловч одоо таван хошуу мал гэдгийг Бээжин хотод яг ингээд нэг хүрээний дотор нэг хашаан дотроос олж харна гэдэг бол бас үнэхээр амаргүй шүү. За энэ хөллөгний шар байна. За. 뿌리 임 도로. Манай ах нар аргийг хэлэхгүй байхгүй ань төмөнгөр наагсан. Өдий дүүрэн хийхгүй байхгүй юм байна шүү. Ах нар аргийн амтанд ороод. Өдий хийнэ нэ миний хөө. Дүүрэн хийнэ үү? 그때 그게 Туслаа хэдий хийх юм? За. Туслаа. 하오노. Гоё. Гоё? Гоё? Одоо хэдий хийх юм? 그때 그게 세나도 Оо бүр дүүрэн хийн үү? 도로 히지 봐. Бэлхаруулах юм уу гэрэ? 임 도로. 팀 도로 히죠. 하면 바꿔 많이 거지. 자꾸. Тэгээд за миний